эмчилгээтэй төвчс хүмүүс ороод ирж магадгүй. За гол юмаа хэлье. Юуны өмнө бид амжилттай ажилласан гэдгээ бол одоо өмнө нь дүгнчихье. За яагаад амжилттай гэдгийг та бүхэнд харуулъя. За ялангуяа манай дархны хайсынхан маань олон улсын туршлага эдрийг нэлээд судалсан. За тэгээ бид нар энэ хугацаанд ер нь бол Эстонийн сургалт, за тэр Европын нөгөө гол арга зүй байж макрокреденшлийн хамгийн сүүлийн. За Эстоны өөрийнх нь одоо насан туршийн боловсролын эрх зүй эдрэгээд за дархан Улаанбаатарт хийсэн 2 удаагийн хилцүүлэг OECD-гийн одоо зөвлөмж байна. За ЮНЕСКО-гийн энэ хамгийн сүүлд манай нөгөө Дагнагийн харуулсан бичиг байна. Нөгөө ЮНЕСКО-гийн нөгөө ALL-ийн 59 country best experience гэдэг. За эдрийг яг өндөө багш сүүлд нь бүгдийг нухаж үзсэн. Ялангуяа чиний итгэл дээрээс нэлээд хэрэгтэй мэдээлүүдийг авсан. За тэгээд энэ бүх болгоноо ингээд үзэхээр яг хоорондоо баг зэргийн зөрөөтэй болон ер нь гол орхостой агуулгач гэх юм уу шин чанар гэх юм 55 зүйлийг шүүж авсан. Нэг ийм имийг бид нэр хэрэгжүүлж ийж яг Европын одоо олон улсын туршлагынхаа төвшөнд очих юм байна гэд. Тэгээд эндээс үндсэндээ шаарлууснууд нь бол одоо ямар ч муйсын боловсруулаа гаргасан юм дээр бол бас одоо орч чадсангүй. Гэтээ яагаад орч чадаагүй гэдгийг ингээд бас одоо би тайлбарлана. Тэгэхээр зөв нэг бас ороод ах шаардлагатай юу гэдэг юм зүйл нь бас яригдсан. За тэгэхээр ер нь энэ хүснэгтээс ингээд харах юм бол жишээ нь одоо энэ шүү дээ upskill reskill буюу одоо чадварчлах хөрвөх гэдэг Монголд орчуулдаг байгаа. Энэ зүйлүүд маань яг энэ нөгөө үндсэн бидний хэлэлцүүлэг Эстоны сургалт за тэгээд энэ Европын холбооны бичиг баримтууд дээр аль бичиг баримтууд дээр яг энэ агуулга байгаад байгаа. Бид нар бас хэлэлцүүлэг дээр ярьсан уу яриаггүй юу гэдгийг ингээд шүүгээд үзэхээр нэмэх тэмдэг тэнүүд нь бол ер нь бол ярьсан байна бид нар. Дээрээс нь тухайн бичиг баримтан дээр яг энэ агуулга орсон байна. Тэгээд энийг за мөсийн батлагдсан журмын хэдгээр заалт дээр оруулж өгсөн бэ гэдгийг л энд байгаа юм. Жишээ нь одоо 1-1 дээр бол яг энэ агуулга орсон байна, 2-1 дээр энэ агуулга орсон байна гэх мэт байдлаар ойлгоорой. За энэ файлыг би за хайсынхан хэдтэй бол хуваалцсан. Энэ уулзсан дараа би мэйлээр явуулчихсан. Тэгэхээр нэг бүрслэн ярих бол за яг та нар асуухан байл асуучих. Нэг бүрслэн ярих. За ороогүй юмудаар ярив. Ялангуяа завсарлагатай сурах боломж өөр. Хэрвээ та бүхэн санаж байвал ялангуяа Эстоны сургалтын дээр энэ хамгийн их яригдсан. Жишээ нь одоо юу гэдэг за би нэг одоо нэг багц цагийн хичээл авчаад дахиад нэг жил ч юм уу 2-3 жил явж байгаа дахиад нэг хичээл аваад ингээд нэг явсаар байгаад за одоо арайч бас хязгааргүй байна гэж байхгүй. Гэтэ явсаар байгаад ингээд одоо тэр магистрийн ч юм уу эсвэл одоо тэр микрокредитийн юг авах боломжтой гэсэн зүйлүүд ярьж исэн. Өөрөөр хэлбэл уян хатан байх бас ялангуяа энэ сургалт маань өөрөө нөгөө ажил хийж байгаа усууд зориулж байгаа учраас уян хатан байх ёстой гэдэг зүйлээс. Энийг бол сая мөсийн журам дээр бол эхний дараалтан дээр явуулсан боловч сүүлийн захирлуудын зөвлөлөөр ороод бол яасангүй дэмжлэг авсангүй. Хамгийн гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр хэдий хугацаанд энэ маань үргэлжлэх юм бэ? Хитрхи замбраагүй болчих юм шүү наад чинь. 5 жил гэх үү, 10 жил гэх үү, тийм ээ? Эсвэл 3 жил гэх үү? Эдгээр нь жоохон яагаад учраас бас яг энэ одоо завсарлагатай сурах боломж гэдэг зүйл бол та мөсийн журам дээр ороогүй. Тэгэхээр одоо магадгүй та хэд маань за ингээд мөсийн журмаас одоо үүдээ санаа аваад тэгээд одоо ингээд цааш нь явахдаа энэ ороогүй зүйлүүдийг оруулж болно гэсэн санаа. Эсвэл зүгээр яг нь нийт юугаараа эхний ээлжинд бас нэг жоохон хаширлаад явъяг бол одоо мөсийн журмын тэгж байгаа хулбарлаад тавьчихсан ч болно. Тэгтээ хамтран болсон учраас асуудал байхгүй. За тэгээд хоёр дахь нь за энийг бол нэг айхтар бол за би скрин юу гэж одоохон байж байгаа. Итвэ жагаад. За нэг digital нэг literacy гэдэг зүйл яригдчихсэн тийм үү. За энийг бол бид нар хамгийн гол нь тэр нөгөө ЮНЕСКОгийн бичиг баримт гэхээсээ илүү Эстоны сургалтын дээр бүгдээр энэ чөлөө цагаараа сууж яхад нэг ийм зүгээр хэрэгтэй гэж ярьжсэн санаж байна уу. За би угаасаа тэнд хэдийгээр баг зэрэг
юм уулзсан байсан боловч юу ярьснаагаа санаад байна. За тэрийг ингээд бичээд яагаад энийг бол бас оруулъя гэд жишээ нь ялангуяа нөгөө одоо нэг дижитал 90 үеийн өмнөх гэх юм одоо динозаврын үеийнхэн эдгээр бидний үеийнхэн эдгээр иймэрхүү сургалтанд суувал тэдээс нөгөө Teams тэгээд олон одоо платформ дээр тэр хувийн ашиглаж чаддаггүй учраас эсвэл одоо тодорхой мэрэгжлийн програм хангамж явж байгаа. Тэгээд статистикийн програм явуулаа гэж одоо SPSS гэх нэг анхаарчны суур юм заах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юмнуудтай явуулаа энэ зүгээр юм шүү гэсэн. Энэ дээр бас Монголын сургуулийн ректоратын зөвлөлөөр наадхаа одоо энэ сургалтынхаа төлөвлөгөөн дээр за эсэгч зориулсан шаардлага гэдэг дээр оруулаа. Тэрнээс нийтээр ингэж журамлах нь бол тэр нэг одоо зохимжтой биш ээ. Иймэрхүү техник одоо зохицуулт болгоныг журам дээр оруулаад ах нь бас жоох юу байж магадгүй. Хитрхи тийм одоо модон ч юм уу юу хин. Тийм учраас энийг бол нэг оруулаагүй. Зүгээр харин чинь тухайн сургалтыг зохион байгуулж байгаа тал нь өөрийнхөө сургалтын онцлогоос хамаарат ямар нэгэн техник тоног төхөөрөмжтэй ажиллах шаардлага тавьсан тохиолдолд тэрийг хөтөлбөр дээрээ оруулж ирээд тэгээд элсэж байгаа улсуудаа одоо урталсан шалгалт авна уу яана. Тэр бол сургалт болгоны өөрийн онцлог. Нийтээр бол зохицуулах шаардлагагүй. Яг л энэ журам бол нийтээр даган мөрдөх журам болж байгаа хэрэггүй гэдэг учраас энийг хассан. За энэ бол хасагдахад бол болж байна. За мэрэгжлийн хөтөлбөрийн индекстэй холбохгүй. За энэ бол уг нь бол яг Европын тэр ерөнхий зөвлөмж за бидний хилцүүлэг гэдэг дээр бас нэлээд яригдсан. ЮНЕСКО-гийн зөвлөмжтөр ч байсан. Яагаад гэвэл тэр нөгөө макро креденшл нь явж өөрөө одоо эцсийн зорилго нь бол одоо тэр нөгөө мэрэгжлийн юм уу эсвэл судалгааны магистрийг л алс яваанда тэр хүн одоо эзэмшихэд илүү одоо юу гэдэг encourage болох тийм илүү яах тийм юу гэж үзээд байгаа шүү дээ. Одоо хэсэгчилсэн сургалт гэх юм уу юу гэх юм тийм. Тэгэхээр жишээ нь одоо за өөрөөхөө мэдж байгаа дээр жишээ авъя л да. За байгаль орчны аудит гэдэг сургалт байдаг. 2014 оноос хойш явсан. Энэ сургалт бол хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ гэсэн магистрийн хөтөлбөрийн эсвэл хүрээлэн буй орчин судал гэсэн 07 индекстэй инженерийн индекстэй магистрийн хөтөлбөрийн нэг хичээл багхгүй юу. За энийг ингээд бид нар бол өнгөрсөн хугацаанд нэлээд олон удаа явуулж үзсэн. Тэгэхээр тэр хичээлээр жишээ нь за 3 багц цагийн макро кредитийн хөтөлбөр санал болгоход за одоо би энийг нь 2 дугаар семестрээс хийж эхлэх гэж байна. Санал болгоход уг хичээл маань өөрөө 07 индекстэй инженер технологийн хөтөлбөрийн нэг хэсэг юм шүү гэдгийг илэрхийлэхийн тулд макро кредитийн хөтөлбөр дээр ямар мэрэгжлийн индекстэй уялдах юм бэ гэдгийг уг нь оруулж өгөх зүгээр байсан. Энэ нөгөө ISCAD гэдэг юу байгаа шүү дээ. Мэрэгжлийн хөтөлбөрийн индекстэй байгаа. Энийг бас энэ уг нь орцсон бол их зүгээр байсан. Гэтэ агуулгаараа орцсон гэдэг утгаараа мөс ректорат бол ерөнхийдөө дэмжсэнгүй. Яасан бэ гэхээр за зэргийн сургалтаас одоо хичээл авч за зэргийн бус гэдгээр нэрлэе очиулчлаарай арай жоохон ойлгомжтой. За зэргийн бус хөтөлбөрт оруулна гэхээр ерөнхийдөө энийг би ойлгохтойсоо захиргааны төвшний улсууд маань бас нөгөө зэргийн бус сургалт, зэргийн сургалт за дээрэс нь яг энэ хоёрын завсар болох нөгөө макро креденшлийн сургалтуудын учрыг бас сайн олсонгүй юу? Хамгийн гол асуулт нь зэргийн бус сургалт одоо багт цаг өгөө тэрийгэ зэргийх дүүцүүлээд ингээд энийгээ цуглуулсараа магис хамгаална гэхээр нөгөөд нь ерөөсө санаанд нь багчихгүй нэг жоохон тийм ойлголтын зүрээс болоод нэг дэмжлэг аваагүй. Гэхдээ журмыг уншаад үзэх юм бол энэ бас огт бүр хаацсан зүйл биш. Тухайн мэрэгжлийн хөтөлбөр нь өөрөө за зэргийн бус сургалтынхаа буюу макро креденшлийн сургалтын хөтөлбөр дээр ийм индексийн мэрэгжлийн магистрийн болон одоо докторийн бусад бакалаврын хөтөлбөрүүдийн хичээлтэй холбогдох боломжтой гэдэг өгүүлбэрээ оруулж өгөх юм бол тухайн хөтөлбөр дээр байгаа ижил төрлийн буюу ойролцоо хичээлдээ шууд дүүцүүлье гэдэг заалт олгогдсон байна. Тэгэхээр ерөнхийдөө агуулгаар орсон гэж үзсэн. За дараа нь бол яг уу би даасан бүтцийн нэгжтэй байвал зүгээрээ гэдэг бас бид нар энийг
За яг нь Монголын хувьд бол эхэндээ бол жоохон одоо шинэ оронтой үүсгэн. За ялангуяа одоо жижиг том сургуулиуд аль нь ч гэсэн одоо шинэ бүтцийн оронтой үүсгэл одоо байгаа хүмүүс дээр ажлаа хичээл өгөх нэг хэцүү. Шинээр хүн аавна гэхээр санхүүгийн хувьд ялангуяа манайх шиг одоо төрийн дэмжлэг байдгүй. Гэтэ улсын нэртэй хаасч вэ, муйсч вэ, тийсч вэ аль нь ч адилхан. Энэ тохиолдол жоохон хэцүү гэж ярьжсэн. Яг л тэр юугаар явлаа. Их сургууль бол одоохондоо бүтцийн нэг чирэггүй. Гэхдээ нэг оронтой бол бүр шинээр яаж баталж өгсөн. За тэр нь одоо энэ бүрэг дээр байгаа инх чаргал гэдэг манай юу. За энээс гадна эрхчлээс хэрвээ ачаал ихтэй байх юм бол 2-3 оронтой гаргана. Гэхдээ шинэ хүн авах биш зүгээр одоо байгаа улсуудынхаа нөгөө ерөнхийдөө юуг нь өөрснө. Одоо он гараад юу хийх гэж байна вэ гэхээр ажлын байрны тодорхойлтыг манай хууль зүйн хэлцээхэн боловсруулах ажлыг он гараад хий. Яг нөгөө зэргийн бус сургалтын асуудал хариуцсан мэрэгчлэлтэн ийм. За тэгээд яг хариуцах нэгж нь бол манай Булган Тамир багшийн сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалт таалтан дээр явахаар болсон. За гэхдээ энийг бол бас одоо үүдээ ганц энэ төсөлч биш. За ялангуяа одоо Мэндэ багш энд сонсоод сууж байна. Манай юуныхан анхны хайсах маань харьцангуй нөгөө жижиг сургууль учраас бас маниавар хийгээд илүү үр дүнтэй явуулах бол бас бүтцийн нэг жил ер нь их зүгээр юм байна гэдгийг өчигдөр уржигдөр бид нар бас зүгээр яг нөгөө Кристинагаас хуваараа хүсэл тавьж агаад яг тэр санхүү нь яаж зохицуулагдгийг юу хийдгийг гэдэг юмнуудыг бас асууж яасан. Үнэхээр тэгж нүдэнд харагдах үйс үр дүнд хүрээ. Үнэхээр одоо юу гэдэг бусад сургалтаас ялгарыг гэвэл яг нэг асуудлыг хариуцсан ийм ажлын байр бий болгоод за нэг хүнтэй ч хамаагүй, хоёр хүнтэй ч хамаагүй нэг одоо бүтцийн нэгж байвал их зүгээр юм бэ шүү. За би энийг бол одоо мөстер бий болгохоор нэлээд зүтгэж явж байгаа. Гэхдээ одоохондоо бол бас жоохон ойлголтын зөрүүнүүд яваад байна. За бид нар биш юмаа гэсэн дээ манай дахны хайс маань бас нэг хийчүүл. Аяндаа бас одоо та хэдийн гэсэн бас туршлагыг хараад бас мөс маань юм бодох болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ дээрээс ингээ харахад за би нөгөө хамгийн гол нөгөө та хэрэгтэй байж болох болов уу гэд тэр Кристинагийн илтгэлээс тэр үндсэндээ тэр 5 хүний орон тоотой байгаа. Орон тооных нь нэг нь болох тэгээ sales and marketing гэж нэг юм байгаа биз. За тэр бол их чухал орон тоо юм байна шүү. Ягаад гэвэл энэ нөгөө зэргийн бус сургалт чинь үндсэндээ одоо юу гэдгийг бидний одоо бий болгож байгаа оюуны одоо ноу хау буюу үйлчилгээг зах зээл дээр борлуулах тэр хүн юм байна. Ерөөсөө нөгөө бизнес төлөвлөгөө боловсруулалт тэр хэрэгжүүлдэг. Тэгэхээр тийм хүн бол одоо та хэд маань одоо part timer ч гэсэн бас харьцангуй юу штэ. Бас би бол дахны хайсыг нөгөө харьцангуй нөгөө юу гэж бодоод одоо flexible юм уу те удирдлагын төвчөндөө ярихад манайхтай адилхан тэгээд энэ тентхийн одоо мэдгүй олон дарга цэргнэр хэл 20-30 хүн ректорат суудаг шүү дээ. Тэр болгонд маниавар хийхэд хэцүү. Та хэд маань бол хацсангуй бас гайгүй. Тэгэхээр ийм байвал зүгээр юм байна гэж би ойлгосон. За энийг бол мөсөл одоогоор хэмжээгүй. За road map гэдэг имийг бол яг энэ бол зүгээр ерөнхийдөө техникл ажил. За энийг бол журам дээр оруулах хэрэггүй. Ерөнхийдөө одоо нөгөө сургалтанд бүртгүүлээд ийсэл ингээ явдаг тэр имийг бол тэр мэрэгчлэлт нь аяндаа гаргаад тэгээд тэр юунд ашиглан хийцээ. За энэ байдлаар бол за модулийн бүтцтэй байх асуудлыг бол ерөнхийдөө бас нөгөө дэмжигдээгүй. За энийг яагаад дэмжээгүй гэхээр сургалт өөрийнхөө шин чанараас хамаарал ялангуяа нөгөө зэргийн сургалттай хамт явж байгаа одоо мөстер явж байгаа нөгөө иргэн статусаар сурж байгаа тохиолдолд модулаар явах боломжгүй. Энэ чинь нөгөө зэргийнхаа сургалтын ангидаа хамрагдаа явж байгаа учраас яг л нөгөө уламж буюу одоо бүтэн үйлрэл үргэлжлэн явдгаараа явна. Харин яг тухайн нөгөө макро кредитэд нөгөө зориулсан сургалтыг бол модулаар хийн үү, эсвэл одоо арай өөр зохион байгуулалтаар хийн үү, хээрийн сургалтаар хийн үү, яа нөө энэ тэр сургалт зохион байгуулж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь сонголтын асуудал, сургалтын өөрөх нь онцлог учраас энийг бас одоо байгууллагын хүрээнд одоо нийтээр даган мөрдөх журамд оруулах нь зохимжгүй гэсэн. За энэ ч зөв байх. Ороогүй.
За энэ бол яг уу энэ байгаа. 46 буюу нөө чөлөө сонголтын хичээлийг микрокредитээр зүүцүүлэх боломж гэдэг. За энэ бол зөвхөн хилцүүлгийн үед ярьж исэн. За ямар нэгэн олон улсын туршлагаар бол байгаагүй. Одоо та бүхэн мэдж байгаа нөө бакалавр болон магистр докторийн хичээлүүд ялангуяа бакалавр дээр чи 15 кредит хүртэл буюу 5 хичээлийг чөлөө сонголтоор судалж болдог. Өөр оюутан өөр сургуулиас судалж болдог. За өөр тэнхмаас судалж болдог. Ийм зохицуулттай. Уг нь энэ дээр журман дээр одоо зэргийн бус сургалтаас буюу одооны журмаар батлагдсан хичээлүүдээс гаргаж ирэх юм бол оюутандаа илүү үр өгүүлжтэй байсан. Илүү үр өгүүлжтэй, илүү давхарчтай. Энийг бол бас дахиад удирдлагын төвшин маань жоо ойлгож өгсөнгүү. За яг хөө ерөнхийдөө дэлхийн туршлагыг шууд Монголд нэвтрүүлэхэд мэдээж бас нэг жоохон ойлголцлын зөрөө янз бүрийн юм гардаг. Тэгээ цаг хугацааны явцад бол болохгүй зүйлс болно. Би бол нэг дахиад нэг энэ журмыг хэрэгжүүлээд явж явах үед 3-4 жилийн дараа шинжилж таарна. Тэр үедээ бол оруулъя гэдэг ингээ хадгалсан байж байгаа. Энэ удаад бол авч чадаагүй. За тэгээд 54-т нь байгаа сургалтын зааварчилгаа танилцуулга гэдэг бол яг тухайн сургалт хийж байгаа усуд өөрсдийнх нь асуудлаа гэдэг иймэрхүү байдлаар ингээд яасан оруулаагүй. За ингээд оруулаагүй гэдэг зүйлүүдийг авч үзэх юм бол хамгийн чухал байж болох энэ чөлөө сонголтын асуудал. Өөрөөр хэлбэл зэргийн хөтөлбөрт хамрагдаад за түүнийг нөө чөлөө сонголтоор үзэж болно гэдэг. Өөрөөр хэлбэл зэргийн сургалтын зах зээлд хэлэх гээд шүү дээ цаанаа. Энийг бол их сургуулиуд дэмжээгүй. За би даасан бүтийн нэгдэг бол дэмжээгүй. За энэ бол яг аяндаа гарна. За хамгийн гол 26 дахь тэр нөгөө мэргэжлийн хөтөлбөрийн индекстэй холбогдох асуудлыг агуулгаараа давхцсан гэдэг цаана дэмжээгүй. За бусд нь бол яг вэ. Ер нь бол олон улсын туршлагыг бол би бол баг 95-6%-аас дээш хууд бол бид нар авсан. За хамгийн гол зүйлүүдийг яаж авсан бэ гэвэл за энэ learning outcome энэ ногоон энэ бол нэлээд чухал. CLO, PLO буюу нөгөө хөтөлбөрийн хэсүүд хөсүүд гэж ярьдаг тийм ээ. Энийг бол авч чадсан. Энэ бол үнэхээр өмнө нь одоо явж ирсэн төв сургалт, зэргийн бус сургалтаас илүү одоо давуу нэлээд том эргэлтийн шинжтэй зүйл гэрчилгээжүүлэлтийг бол бүр баталгаажуулж оруулсан. За өөр хамгийн гол зүйлүүд нь хэлээд хий. За чанарын баталгаажуулалтыг олон төвшөнд авч үзэхээр үнэхээр 3 төвшөнд авч үзэхээр журмалж өгсөн. За энэ бол эргээд одоо манай Бимүүзийн бас үйл ажиллагаа өргөчгöd нэлээд одоо тулгуур болно. За дараагийн зүйлүүдээр за багц цагийг бол яг баталгаажуулж өглөө. За өөр за нээлттэй мэдээллийн сангийн асуудлыг журмалж өгсөн. За микро сургалтын хороо гэдгийг бас одоо их сургууль дээр онгороо байгуулагдана. За энийг одоо булган тамир авч хариуцаж одоо хийн. За тим имийг бол гаргаж ирж байгаа. Өөрөөр хэл одоо бол ихтэй сургуулиуд дээр нөгөө зэргийн хөтөлбөрийн хороо гэж байдаг тийм үү? Одоо юу гэдэг зэргийн гэдэг нэрээр ч нөгөө сургалтын хөтөлбөрийн хороо гэж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр одоо бидний энэ төслийн хүрээнд гаргаж байгаа журамтай ойролцоо болон ийм хүү журам гаргаж байгаа сургуулиуд яг үү гэхээр үндсэн сургалт нь 2 том урсгалаар явна. Зэргийн үүнийг дагсан бүтэц зохион байгуулалт ерөнхий барьцтууд нөгөөх нь одоохондоо зэргийн бус гэж нэрлэсэн байгаа цаад санаа макрокреденшил буюу энийг дагсан орлого, зарлага, санхүү бүтцийн нэгжүүд сургалтын процесс. За яг энэ тайлбар тэгэхээр бид нар микро сургалтын хороо буюу за журам дээр орсноор за зэргийн бус сургалтын хороо 11 бүтлгэнтэй тэгээд шууд сургалтын асуудал ирсэн проректорийн хяналтанд байхаар оруулж гисэн. Энэ бол маш том зохицуулт орж ирж байгаа. За 2 шатлалт системийг оруулж ирсэн. Аль бол хөнгөн гэтээ бас хяналттай байна гэдэг утгаараа тэнхэм өөрөө санаачлаад за хувь судлаач багш хинч хийж болно. Өөрөөр хэлбэл за зэргийн сургалтаас юугаар ялгарсан бэ гэхээр чинь зэргийн сургалтыг аль нэг багшил хөтөлбөр ингээд одоо боловсруулаад тийм ээ хамтаараа болон ганцаараа боловсруул явдаг гэсэн бол зэргийн бус сургалтыг техникч, лаборант, судалгааны ажилтан хинч хийж болохоор нээлттэй тавьж өгсөн. Ялангуяа нэг лаборатори үнэтэй тоног төхөөрөмжүүд дээр чинь лаборантууд л ажиллана шүү дээ. Техникчүүд.
Тэгэхээр эдгээр чинь сургалтыг санаасч болох байхгүй. Тэгэхээр нэлээд нээлттэй. Тэгээд за тэнхэн бол ерөнхийдөө яг асуудлыг авч хилцээд тэгээд шууд нөгөө хороонд мэдэгдэн хороо одоо газар дээр нь үзээд шийдвэрийг аль болох богино хугацаанд гаргаад ингээ мэдээлэл санд оруулах явахаар болсон. За мэргэжлийн үндэсний шатлсан систем буюу за манай энэ бол нөгөө анхны санаанууд бол манай Бэмүзээс гарсан. За энэ бол бүр яг авсалтан дээр бүрт бид нар оруулж өгсөн байгаа. За дараа нь өөр сургалтын хөтөлбөр болон хичээлийн хөтөлбөр гэсэн яг одоо зэргийн сургалттай ойролцоо тийм бичиг баримтууд бүрдүүлэхээр оруулж өгсөн байгаа. Яагаад гэвэл энэ маань хэдийгээр энэ микрокредитийн сургалт гэж байгаа боловч цаад утгаар энийг төгссөн хүн хүсэх юм бол өөрөө нөгөө зэргийн сургалтанд дүнгээ дүүцүүл болох учраас анхнаасаа явахдаа сургалтын чанарын хувьд яг л нөгөө нэг зэргийгтэй ойролцоо түвшинд байна гэдэг утгаар нь одоо жишээ нь за би байгаль орчны аудит гэсэн хичээлийг 2 дугаар семестр оруулахаар ингээд бичиг баримтаа бэлтжээ. За энэ дээр яг үхээр хичээлийн хөтөлбөр нугасаа батлагдсан байж байгаа зэрэг хөтөлбөрүүд. Тэгэхээр би энд зориулаад за 3 багц цагийн сургалтын хөтөлбөрийг ингээд одоо гэдэг маш энгийн байдлаар яах нь шүү дээ бичиг баримт бүрдүүлээд тэр хариуцсан мэргэжилтэнд өгөх. Ингэж нөгөө мэдээлсэн сан дээр ороод хүмүүс чөлөөтэй хэлсээд яг багц цагаа аваад тэгэнгүүтээ энэ улсууд магадгүй эх жил нэрийг сургууль ийм гоё хөтөлбөр явуулдаг юм байна штэ. Тэгвэл би энэ магистр хөтөлбөрт эзэжгээд эзэж оронгуудад дүнгээ тооцоолох боломж нь бүрдэн гэсэн. Тэгэхээр сургалтын болон хичээлийн хөтөлбөртэй холбоотой бичиг баримтуудыг үндсэндээ зэргийн сургалттай ойролцоо хэлбэрээр зохион байгуулна гэх. За ийм зүйл оруулж өгсөн байгаа. За үүнтэй уялдуулаад микро сургалтын хичээл болон өөрийн гэсэн индекстэй гарч зохицуулж өгсөн. Микро сургалтын хичээл болон өөрийн индекстэй. За өөрийн индекстэй байна гэдэг нь эргээд явдавч нөгөө би нөгөө орхигдсон гэдэг байгаа 0.507 ч орж ирж гин гэсэн үг юм. Тэгэхээр энэ хичээлийн индексээр ямар хөтөлбөрийг ямар хичээлтэй дүүцэх вэ гэдэг нөгөө 0.511 0.11 12 үгээр нөгөө юуны англи байдаг шүү дээ нөгөө босолоос баталсан тэр английн дагуу бас болох юм байна гэж хараад байна. За өөрчн тийм. За тэгээд Монгол Улсын их сургуулийн төвшөнд бол хуваарай лабораторийн төвшин судалгааны хүрээлэн төвийн төвшин тэгээд ингээд өнөө хүртэл нэлээд олон сургалтууд явагдаж ирсэн зөв урдсан судалгаагаар ямар нэгэн журмын зохицуултгүй. Тэгэхээр журам дээр ямар зохицуулт оруулсан бэ гэхээр энэ бүх сургалтууд маань өнөө хүртэл Монгол Улсын их сургуулийн нэр хүнд болон барааны тэмдгийг ашигласаар ирсэн. За тэгээд одоо цахим орчин болон анги танхимыг ашигласаар ирсэн. Үүний хадлаа нэг ч мөнгө төлж байгаа. Одоо журам батлагдсан өдрөөс эхлээд би 11 сарын 28-наас хойш энийг хориглосон. Бүх сургалтууд бүртгэгдээ тэгээд орлогын тодорхой үеийг авдгаар болсон. Тэгэхгүй бол бас хэтэрхий задгаа шилжилтийн үегээ задгаа тавьчихаар хинч мэдээж олж байгаа орлогын 10-20% мөс зүгөөд өөрөө тэгээд яа гэх хүсэхгүй нь ойлгомжтой. За тэгэхээр ийм бас журмаа хориглох заалтыг оруулсан байгаа. За сургалтын тайланг бол одоо сургалт зохион байгуулагч гаргана. За нэгдсэн тайланг бол тухайн асуудлыг хариуцсан нэгж нь гаргана гэж оруулсан. За насанд хүрсэн бүх хүн хамрагдах боломжтой гэдгээр зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн буюу 16 наснаас дээш насны бүх улсууд сургалтанд хамрагдах боломжтой гэдгээр оруулж өгсөн байгаа. За хамтарсан болон одоо дангаараа зохион байгуулах боломжтой. Тэгвэл зөвхөн дээд улс орны байгууллага аль нэг төрийн бус байгууллагатай эсвэл одоо хувийн компанитай олон улсын байгууллага хинтээ зохион байгуулж болно гэдгээр оруулж өгсөн. За шатлсан хэлбэрийн сургалт хийж болно. За ялангуяа англи хэл тийм эсвэл одоо техник ур чадварын шалгууд анхан дунд агсан гэж явдаг шүү дээ. За статистик тооцоолын сургалтууд муу ялгаагүй анхан дунд гэж явдаг. Ийм байж болно. За тэгээд энэ бол ингээд өмнөх сургалтын гэрчилгээ нь за дараагийн сургалтаа хүлээмжшүүлэн дээрээс нь жишээ нь одоо гэдэг анхан шатны сургалтанд хүн хамрагдах гад ирэхдээ за тухайн сургалтын одоо эсэгч
эсэгчдэд за тавих шаардлага гэдгийг сургалт зохион байгуулагч талдаа хүсэлт гаргаад би энийг мэднэ. Тэгэхээр энэ хичээлд нь суухгүй. Эсвэл анханд нь шуухгүй гэвэл сургалт зохион байгуулагч тал анхан шатныхаа эсвэл одоо дунд шатныхаа стандарт шалгалт аваад зохиосны үнэлгээ буюу одоо тухайн 80 ч юм уу 60 ч юм уу хэдээсээ үнэлгээтэй байгаа нь тооцох юм бол шууд тухайн шатны сургалтыг дүүргэсэн тооцноо гэдэг бол зах зээлтэй оруулсан байгаа. За гэрчилгээний хувьд 43 дээр байна. Гэрчилгээний хувьд за гэрчлэг нь одоо насан туршийн байж болно эсвэл тодорхой хугацаанд хүчинтэй байж болно. Ялангуяа хуулийн чиглэлээр болон за нэгтлэн бодлого бүртгэл за тодорхой сургалтууд болж байна 2 жил 5 жил гэдэг хүчинтэй байдаг. За ялангуяа хууль дээр бол ийм гадаг. За мэрэгсэн нэгтлэн бодлого бүртгэлээс бас 5 жил байдаг санагдаад байна. За байгаль орчны аудитор бол бас 5 жил байдаг. Гэх мэт гэтэл одоо зарим сургалтууд хугацаагүй байдаг. Тэгээ гэрчилгээг хугацаатай олохгүй эсвэл насан туршийн байх уу гэдгээр сургалт зохион байгуулагч өөрөө шийднэ. Энийг бас журмалж өгсөн байгаа. За тэгээд хамгийн гол нөгөө диплом нь Монгол Улсын их сургуулийн нэр бүхий үнэт цаасан дээр хэвлэгдэж Монгол Улсын их сургуулийн ректор гарын үсэг зурж баталгаажуулан мэдээллийн санд орно. За QR кодоор шалгадаг байна гэдэргээ. За ингээд өөрөөр хэлбэл 2026 он бол их сургуулийн хувьд одоо дэд бүтцээ хөгжүүлэх ажил руу шилжих ийм ажил хийгдэхэд төлөвлөж байна. За тэгээд гэрчилгээнд дээр байх ёстой нийтдээ 19 мэдээллээс 16-г нь оруулахаар болсон. За зарим нэг нь бол бас нөгөө хувь хүний нууцтай холбоотой эдэргээд бас зарим нэг зүйлүүд бол хасагдсан байгаа. За ийм байдлаар ерөнхийдөө журам маань гарсан байгаа. За энэтэй үйлдүүлээд журмын зүгээр хальт харуулъя. Тэгтээ дөрөв Монгол Улсын их сургуулийн сайтн дээр байгаа учраас та бүхэн маань өөртөө үзчих боломжтой. Монгол Улсын их сургуулийн сайт руу дөрвөн журам гэх юм бол зэргийн бус сургалт гэж байж байгаа. За ингээд нийтдээ за энэ дэм бүрсэн тайлбар шаардлагагүй сая гол агуулга нэрсэн учраас ингээд журам маань батлагтай гарсан. За тэгэхээр бид нар хамтран ажилласан учраас за манай дархны хайсыг маань энийг үзээд бас өөрсдийнхөө сургалтын явц процедуртайгаа уялдуулаад тэгээд саяны хэлсэн зүйлүүдийг нэмээд бас сургуулийн онцлог тохируулах хасахыг хасаад ингээд яаж болно шүү. Одоо журмаа батлаад яваад ягаарай гэж хүсэх байна. За ийм л журам гарсан да. Асуулт. Би нөгөө хуралдаа нэг өдөр хуралдаа гэдгийг захиргааны тэгээд 2 дахь өдрийг сонгоод ирсэн байхгүй. Тэгээ хоцорч орч ирээд. Юу тэр нөгөө нэг барааны тэмдэг юу энтрийг ашиглахыг хориглосон гэдэг чинь штэ. Тэр маань тэр одоо тэр сүүлд одоо Мойсийн үн цаасан дээр хэвлэгдээд ректор гарын ус зурсан байх мах энтертайгаа зөрчилдөхгүй юу? За энэ ингэж байгаа. Хамгийн гол нь 8-1 дээр. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их сургуулийн захин болон бусад одоо сургалтын орчин яг энэ заалт байж. Тэнгүүдээ барааны тэмдэг одоо нэр хүндийг ашиглаж зэргийн бус сургалт явуулахаар бол заавалчгүй энэ журмын дагуу мэдээллийн сандаа бүртгүүлнэ. Одоо өөрөөр хэлбэл ямар нэгэн бүртгэлгүйгээр буюу одоо энэ журам батлагдахаас өмнө бол хийж болж исэн. За би ч хийж исэн. Яг бол тэр чинь одоо ямар нэгэн журмын зохицуул байгаагүй. Энээс хойш бол хэрвээ та тийм сургалт хийх гэж байгаа бол энэ журмын дагуу бүртгүүлж шүү. Тэр нэгдүгээр бүртгүүлэх нь хоёрдугаар тэр нөгөө нэг хөтөлбөр нь зэргийн бос сургалтын хороогоор орж батлагдана. Тэгэхээр үндсэндээ бол одоо хүртэл явж исэн өөрөөсөө нэг хуваарай болон лабораторийн төвшөнд хувь хүнийхээ төвшөнд хийж исэн бүх юмнууд ерөнхийдөө энэгээр энэ журмаар одоо юу тавигдчихж байна гэсэн үг тий. За окей. Тэгээ юун дээр ингэж оруулсан бас нөгөө энийг бид нар орчуулах гээд за хэрэг та бүхэн санаж байвал Эстонд багтаа нөгөө Монгол улс судлалынхантай уулзъя тэд нартай уулзаад яасан чинь тэгээд сектор энтер рүү хандъя гэж хэлсэн тий. Хандсан бид нар бүр аль биесийн загтал бичээд ингээ явсан. Ерөөсөө хариу ирээгүй. Эстон нэг ажил хийдгүү хүмүүс байлээ. Бүр тэгээ сүүлдээ 2-3 удаа хойноос нөгөө сүүл дараагаад за болио байлээ. Уг
бол эрхвч тэр хил шинжилгээ хүрээлэнд тийм юм байгаа л бах тий нэр томьёо юм бол ажиллаа тэнгууд нь ямар санд ингэж оруулж байгаа шүү дээ. Зэргийн бус сургалт гээд ард нь нэстэ макро креденшл гэж оруулж байгаа. Тэгэхгүй бол ерөөсө бас яа тийм бэ? Одоо хуулийн дээр бас харин тэр нөгөө манай их сургуулийн хуулийн зөвлөлт гэсэн. За та бүхэн микро сургалт гээд шинэ нэр томьёо оруулж ирэх юм бол наа чин дээд боловсролын тухай хуулийн дээр заагаагүй учраас хууль зүйн яам дээр очиод хин нэгэн гомдол гаргуул асуудал гарна шүү. Тэгэхээр багшаа зүгээр хуулийн дээр байгаагаар нь зэргийн бус гिचээд хойно яаж та хэд нөгөө тодруулга хийгээ яваа гэсэн тэр нь ч баг зүг байх. Тэгээд ингээ явцсан шүү. Тийм. Тэгээ энэ дээр надад micro credential parameter гэдэг ингээ оруулсан байгаа нь ийм учиртай. Тийм. За тэгээд ерөнхийдөө бас яг бас та хэдэд хэрэг болж магадгүй гээд орлогын хуваарлтыг яаж хийх вэ гэдэг бас бид нар зохицуулж өгсөн байгаа. Орлогын хуваарлтыг хийхдээ за цаана. Энэ байна. Биш. Хамгийн их асуудал орлогын хуваарлтан дээр гардаг. Гурлаа гэж нэрийг хаана хийчлээ. Энэ байна. 6-гийн 5. За зэргийн бус сургалтын төлбөрийн орлогын 70% сургалтыг зохион байгуулж байгаа бүрэлдэхүүн салбар сургууль, тэнхим, лаборатори хин ч байдгийг тийм үү. За тэрнээс дэ хувь хүн ерөнхийдөө байж болно гэж сургалтыг санаачлаад ороод ирэх юм бол 20% мөсийн зэргийн бус сургалтын нэгдсэн зохион байгуулалтанд одоо тэрний систем хөгжүүлэлт 10% Монгол Улсын сургуулийн төвлөрсөн санд ингээд яв. За энэ тэгээд ерөнхийдөө бас энэ хувийг бид нар Эстонд байхдаа Кристинагаас асуусан. За Кристинагийн өчтөрийн ихтгэл дээр бол хувь нь 17-13 гэсээр явд юм байна. Тэгэхээр энэ ойролцоол буутсан байна. Тэгэхээр ийм зохион байгуулалттай. Тэгээд бас нэг имийг бид нар уйж өгсөн нь за яг энэ сургалттай холбоотой одоо юу гэдэг за чинь Ацанск гэдэг багш за нэг зэргийн бус сургалт санаачлаад яваад ирэхээр энэ хүний одоо юу гэдэг урамшуулт цалин за эрдмийн зэрэг дэв ахил тэр ажлын үнэлгээнд нь тооцдог болёо гэд ингэж бас оруулж өгсөн байна. За тэрийн болохоор одоо та хэд нэг журам уншаад гэхээр бүрэлдэхүүн сургууль одоо захиргааны зөвлөлөөр хилцэн шийдэн жилүү тийм байж байгаа. Тэгэхээр өөрөөр бил одоо өөрөөр хэлэх юм бол хин нэгэн хувь багш ч юм уу эсвэл нөхөр Монгол Улсын сургууль дээр за одоо Монгол Улсын сургуулийн доктортой хөгжлийн хүрээлэнгийн гээд нэг одоо сургалт хийчүүд би сургалт хийлээ гэж бодоход энэ журмын дагуу бүртгүүлээгүй хөтөлбөрийн хороогоор ороогүй бол би үндсэндээ хууль дүрм зөрчсөн бол хариуцлага хүлээнэ. Орох юм бол харин хууль ёсныхаа дагуу нэмэлт цалингаа аван дээрээс нь ажлын үнэлгээндээ илүү нэмэх оноо тооцоолно. Яг ийм хоёр туйлтай байдлаар зохион байгуулж байна. За ингэж өгсөн байгаа. Одоо манайх чинь нэг сая нэг юу лээ засгийн газрын тогтоол гараад тэгээд нэг сайдын тушаал тогтоол үндэслээ сайдын тушаал гараад манай дархны хөдөө аж ахуйн их сургууль дээр богино хугацааны эрчимжүүлсэн сургалтуудыг явуулах гэдэг нэг юм гарчаад байгаа юм. Тэр нь одоо юу гэдгийг одоо хөдөө аж ахуйн салбарын мэрэгчлэтнүүдийг чадваржуулах юу чиглэлээр гэсэн. Тэгэхээр би одоо бодож байгаа юм маань болохоор тэр богино хугацааны эрчимжүүлсэн сургалт гэдэг одоо энэ нэг гасан тэр тогтоол тушаалтаа шууд над зэргийн бусын сургалтын юг ер нь нэг уйчтын билүү гэж бодоод байгаа байхгүй. Эхнээс нь л ер нь бол эн чинь угаасаа л lifelong learning юу юм чинь. Тэгээд тэрийг ерөөсөө богино хугацааны эрчимжүүлсэн сургалт мургалт гэхгүйгээр шууд л зэргийн бус сургалт гэл тэгэл энийг эхнээс нь яг одоо би харин танаас энэ журмынхаа их хувийг файлаар нь мэйлэр шидэдэг өрөө гэж хэлэх гээд байна. Тэгээд энэ дээр нь бид нар ажиллаад өөрсдийнхөө сургуулийн хөрсөн дээрээ буулгаад одоо саяын таны хэлснээр зарим нэг юмнуудыг нь одоо ихэнх нь л угаасаа шуудлах уулна л та. Тэгээд яг манай сургуульчин бол одоо таны яг мойс төв сургуультайгаа яхад хацсангуу бид нар бол нөгөө
орон нутгийн жижиг сургууль гэдэг утгаараа зарим нэг юунуудыг нь бол eliminate хийж болох л ах л та. Тэгээд тэгээ ер нь бол энэчнээ шууд захиргааныхаа зөвлөлөөр журмаа батлаад тэгээд ерөө урд хайсан регистратор бас оруулах хэрэгтэй болно. Тэгээ ер нь бол энэ он гарангууд тэр нөгөө юунуудаа эхлүүлнэ гэсэн юутай байгаа. Тэр одоо нөгөө богино хугацааны чадварчлуулах зорилтуудын юмнуудыг. Тэгэхээр ер нь бол энэ эхлээд журмаа гэс баталгаажуулж байгаа л тэгээд юу яд юм бол гэсэн бодолтой байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл манайх өрхийн нөгөө нэг өрхийн тариалантай холбоотой сургалт гэж хөрсний сургалт энэ төр гэл юмнууд хөрс бэлтгэх энэ төртэй холбоотой тийм юмудаас эхлэл яад юм бэлүүл гэсэн бодолтой л юм л та. Зөв багш. За журам хаана байгааг би танд хэлээд өгч. Монгол Улсын сургуулийн вебсайт руу орлоо. Хамгийн доотлолт нь 4 журам гэж байгаа. Одоо яг миний харуулад байгаа энэ Word-ийн файлаараа байх юм уу? Word-ийнхоос надад байхгүй. Гэтэ та энийг зүгээр шууд нөгөө хөрвүүлээд авчиж болох байх л та. OCR-аар. Тэгээ хамгийн доотлолт надад Зэргийн бус сургуулийн журам хамгийн сүүлд батгсан энд байж байгаа шүү. Их хуваарай. Эндээс нь авчаарай. Сайн миний харуулж байгаа энд байж байгаа. Зүгээр яг би та хэд нөгөө саяны нөгөө харуулдаг энэ нөгөө олон улсын туршлага эдрээс юуг нь авсан юуг нь аваагүй гэдэг энийгээ би та хэдэнд бол одоо энэ групп дээр ингээд тавиа явуулчих. Тэгээд ерөнхийдөө саяны нөгөө Facebook группийг үүсгэсэн зорилго маань бийсэн учраас одоо би магаш гэдэг группээ хаагаад нэгдсэн ажлынхаа юу яана гэсэн үг. Юутай зүгээр яг их сургууль дотор юу яригдж байгаа вэ гэвэл за одоо журам маань 11 сарын 28 буюу саяхан батлагдсан учраас шууд одоо эх жил одоо эдний сарын 1-ээс хүмүүсийг ингэдэг гэхээр жоохон ойлголтын зөрүү ч юм уу мэдээж одоо олон л үр дагавар гарна шүү дээ сайн муу. Тэгэхээр бид нар бол эх жилийг бол ерөнхийдөө нөө техник бэлтгэлээ хангах мэдээллийн сангаа бүрдүүлэх тэгээд эхлээд нэг 100% сургалтыг бүртгэж үзэх явуулах тийм нэг шилжилтийн гэх юм уу нэг жил байдлаар гэтээ нэг олон нийтэд зарлахгүйгээр ингээд яваад үзье. Тэгээд яг одоо тэр нэг за энэ 4 журам батлагдсан учраас энийг дагаж мөрдөгчийг үүргийг бол бид нэр директорээс алдан бичгээр эх оны ер нь нэг дундаас хойш ч юм уу ер нь ямар хөө явцтай явах нь харж агаад тэгээ директорүүдэд албан ёсны нөгөө бичгээр нөгөө журмын хэрэгжилтийг хангах гэдэг үүрэг болоод өгч тэ тийм байдлаар явуулъя гэсэн ийм шийдэлтэй байгаа. Шууд ихгүй бол 1 сарын 1-ээс одоо та нар хамаг бүртгүүлвэл нөгөө мэрэгжилтэн шин журмаач зарим нь ойлгож янз бүрийн юм байна. Директорүүдэд гэж бүрэлдэхүүн сургуулийнхаа захирлууд. Тийм бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад хүрдэнэ гэсэн үг. Одоо их сургуульч 8 бүрэлдэхүүн сургуультай. Тэгээд салбар сургуулиуд орон нутгийн ийм нүд рүү явнаа. Тэгээд ингээд алдаа онооч ямар ч зурагчлахаар болчлоо. Харьцангуй богино хугацаанд буюу одоо 1 жилийн дотор бас 4 журам боловсруулж яа нэгдэг. Тэгээд судалгаа сайтаа явсан. Нилээн зүгээр нэг хэрэнэ байн сууж агаад хийчээгүй, зүүдэлж босч ирээд биччихээгүй. Олон талаасаа судалгаатай явсан учраас алдаа нь харьцангуй бага байх болоо л гэж бодож байна. За иймэрхүү юм байна. Өөр та хэд маань асуу зүйлд тодруулах зүйл байгаа болов уу? Ер нь регистрацийн зөвлөлөөр оруулахад хүмүүсийн ойлголт нөгөө awareness ер нь хэр баг шиг байна. Яг вэ? Ингэсэн. Чи нэг хамгийн их уулзсан манай ректор болон проректор хоёр очсон байсан шүү дээ. Тий. Тэр хоёрыг угаас авч очдог чинь учиртай л да. Яг ийм хүмүүд болно гэдгээ мэдчихсэн учраас аваад очичхоор тэгээ ректор бол тэгэл асуудлыг маш сайн мэдчихсэн учраас ер нь бол ерөнхий чиглэл өгөөл яачаар их сургууль дээр бол харьцангуй гайгүй байсан. Хоёр ороод ер нь батлагчудаа. Одоо та хэд маань яг нэг дархныгаа хайцаар батлахад чи нэг ган хоёрын захирлын хувьд бол мэдж байгаа учраас гайгүй байх. Зөв төв хайс руу оруулахаар юу болохыг би хэлж мэдэхгүй. Тийм зүгээр жоохон юу гарч иж магадгүй л бах тэгээд асуудал гарахыг бол үгүйсэхгүй байна. Төв хайс өөртөө ийм журам байхгүй юм чинь яах вэ хөө? Өтөд тэгэл нэг жоохон
яах вэ? Ер нь бол батлна. Тэгтээ мэдээжийн хэрэг жоохон юмнууд яах л та апгрейд хийх ганц нэг юм хүмүүс дээр нь тийх л ах гэж бодож байна. Яг хин яа бас баяр ихчийн юутай холбоотой энэ бол анхнаасаа ярьжсэн зарчим бол өөрчлөгдөөгүй. Эхлээд нээхэд бол ямарсан дотоод үнэлгээтэй байна. Тэрийг 2 жил тутам хийн. За хөндлөнгийн үнэлгээ нь одоо мэрэгжлийн байгууллагаар ямар давтамжтай хийлэхээ хөтөлбөр зохион байгуулж өөрсдөө мэднэ. За яг боловсролын магадлалын итгэмжлэлийн байгууллагад нь одоо бимүзэг хэлж байгаа шүү дээ тийм ээ. За энэ бол за сайн дурын үндсэн дээр үндэсний болон олон улсын түвшинд магадлалын итгэмжлүүлж болно гэх. За энэ бол яг хөө тэгээд яваандаа бол бодлогоор шахна. За одоо ингээд тэгээд их сургууль дээр одоо яригдж байгаа зүйл бол за зэргийн бус сургалтын төлбөрийн асуудлыг одоо эх оноос эхлээд мөрдөх одоо төлбөрийн асуудлыг мөсөн удирдах зөвлөлөөр оруулж батлана. За ингээд удирдах зөвлөлөөр оруулж батлахдаа бас нөгөө магадлан итгэмжлэгдсэн эдэр хэсгээс нь хамаарат ялангуяа магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд дээр одоо та бүхэн энэ дээр нөгөө юуг нь хараад гэрчлэгэн дээр бичигдэх 17 зөвлөл гэдэг дээр байж байгаа. Энэ хавсалт 3 за зэргийн бус сургалтын төгсгөлт болох гэрчлэгэнд тусгах мэдээллийн 14 дээр нь за чанарын баталгаажуулалт хийсэн байдал, магадлан эцэгнэгдсэн байдал, за түүнийг нотлох тэмдэглэгээ гэдэргээд ингээ оруулчих. Тэгэхээр ойлгомжтой нөгөө хэрэглэгчд шийдэн шүү дээ. Харин энэ дээр би түрүү асуух гээд одоо нөгөө чанарын дотоод баталгаажуулалт нэг нь байгаа. Нэг нь хөндлөнгийн баталгаажуулалтнаа сайн дурын үндсэн дээр үндэсний болон олон улсынхад орж болно гэдэг чиж байгаа. Тэгсэн мэтлээ чанарын баталгаажуулалт нөгөө энэ төгсөгчдөд өгөх юун дээр чанарын баталгаажуулалт хийгдсэн байдал, магадлан итгэмжлэгдсэн байдал гэхээр магадлан итгэмжлэгдээгүй гэд бичсэн ч болох юм уу тий? Магадлан итгэмжлэгдээгүй хөтөлбөрүүдээр бид тэр нэг одоо танахаас өгдөг нэг юм юу байдаг шүү дээ нэг. Тий. Тэгэхээр тэрийг энийг нөгөө тодруулж өгөх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт хийгдсэн байдал гэдгээс илүү хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн эсэх ч гэдэг юм уу. Гэхдээ энэ ч ойлгогдчихлээ л да. Гэхдээ хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдчих юм бол micro credential явуулахад бол асуудал авахгүй гэдэг юм л энэ дээр гарч ирэх гээд байгаа шүү дээ. Хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдэг бол micro credential хөтөлбөрийг явуулах боломжгүй гэж л гарч ирэх гээд байгаа шүү дээ. Энэ дээр бол ингэхээ за журман дээр яг юу гэж орсноо би сайн хэддгээр нь орсон санахгүй байна. За ямар хоёр зарчим гэхээр нэгдүгээрт нь хэрвээ за энэ дээр байгаа санчлаа. За би тэнд хэлээд. Хэддгээр үлээ. Олох хэрэгтэй байна. Яг наадад ч юм бас бодож байгаа бичсэн юм гэрчлэгээ биш ээ. Сонголтууд биш ээ. Энэ байна. За 3-7 дээр болохоор ямар хэлбэрүүтэй байж болох вэ гэхээр нэгдүгээрт нэг зэргийн бус сургалтанд зориулсан хичээл бүхий сургалт. Өөрөөр хэлбэл одоо яг тухайн юм зориулсан одоо гэдэг шинээр хийж ин гэсэн үг шүү дээ зэргийн бус сургалтанд. Энэ нь өөрөө сургалтын хөтөлбөртэй хичээлийн тодорхойлолттой байна. Энэ хөтөлбөрүүдийн хувьд бол одоо гэдэг саяны нэг дотоодын магадлалын итгэмжлэлтэй орж иж яах нь сургалт эрхлэх мойс дотроо зөвшөөрөл өгөх нь шүү дээ. Гэтэ тэр тийм амар сүртэй юм байхгүй. Айхтар олон бичгээр шаардаад байх юм байхгүй. 3-7-гийн хоёр дээр нь за зэргийн хөтөлбөрийн хичээлээс бүрдсэн сургалт буюу жишээ нь одоо саяны хэлсэнчлэн өөрийн сайн мэдээгээр жишээн дээр яхад байгаль орчны аудит гэдэг хичээл болохоор уг хөтөлбөр нь өөрөө өнгөрсөн жил бакалавр магистр доктор нь бимүзээр ороод улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Энэ хөтөлбөрт байдаг хичээл учраас эндээс авсан тохиолдолд асуудалгүй. Тэгтээ тэр хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.
зэргийн хөтөлбөрөөс аваагүй шинээр боловсруулсан хичээл бол магадгүй итгэмж тусдаа орно. Ийм байдлаар зохион байгуулах. Тэгэхээр одоо нөгөө яг бидний ярьжсэн нөгөө зарчмын асуудал байна шүү дээ. За шинэ бол эхлээд дотоодынхоо ороод тэгээд цаашаа ингээд олон улс гадаад мадаа тэгээд явах нэг зам байна. Нөгөөх нь угаасаа зэргийн хөтөлбөр нь өөрөө орцсон бол ордгоороо явна. Магадгүй зэргийн хөтөлбөр нь ороогүй ээж болно. Ороогүй хөтөлбөр байвал нөгөө сургууль зохион байгуулалт одоо юу гэдэг байгуулж байгаа тал маань за ер нь эндээс хичээл авч байгаа учраас бид нар зэргийн хөтөлбөрөөр ер нь магадгүй итгэмж оруулчлаа гэдэг нэг хөлбөр ээж болно. Эсвэл зөвхөн сонгон авч байгаа хичээлүүдээ магадлалд бас оруулж болно. Тэгэхээр сонголтууд бол өргөн гэсэн үг. Алийг нь яахад тухайн зохион байгуулагч өөртөө л одоо шийдэх нь. Ямар ч сан хамгийн гол цаад агуулга нь энэ зэргийн бус сургалтын хөтөлбөр маань өөрөө зэргийн хөтөлбөрт хичээл нь дүүцэгдэх боломжтой байх учраас магадлан итгэмжлэр ороод гэдэг гол концепт явж байгаа. За тэгээд нэг алдаатай онооцож болсон болоогүй ч нэг юм журам гаргаад тавьчлаа. Тэгээд одоо хэрэгжүүлээд үзье. За одоо тэгээд энэний дараагийн том алхам бол одоо бас бүгдээрээ хамтдаа л хийх байх. Ялангуяа манай нөгөө бимүүзийн хийх ёстой зүйл одоо энэ хайс мойсийн гаргасан дүрм журмыг харж агаад ер нь ямар хөө байдлаар хийж болох уу гэдгээ одоо мэдээж хуулинд өөрчлөлт оруулах гэж бид нар байхгүй. Одоо байгууллагын төвшөнд мөрдөх журам ч юм уу зөвлөмж ч юм уу юу байх вэ? Нэг тийм л юм гарах хэрэгтэй болох байх. Тэгэх юм бол одоо тэгээд их сургууль юу. За бидний зүгээс одоо шинэ он гарангуут юу хийх гэж байгаа нэг их сургууль дотроо энэ дүрм журмаа сурталчлах үйл ажиллагааг хийх гэж байна. Хийхээр төлөвлөж байна. За тэр нь бол яг видео бичдэг байдлаар явчих олон хүн сонсоод яасан дараа нь их сургуультай хамтран ажилладаг гадна дотны байгууллагуудын хүний нөөцийн албатуудад албан бичиг явуулж захиалгат болон эсвэл одоо байгаа сургалтуудаа сурталчлах одоо яг нөгөө маркетинг хийх ажлыг бас зохион байгуулах ажил төлөвлөж байна. Тэгжиж энэ амьдрал хэрэгжин тэрээс нэг яахгүй энэ журам чинь тэгээд хоосон л юм болж хувирна л да. Тэгэхээр иймэрхүү юмуд хийж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн. Би нэг юм хэлчих үү? Тэгдэг. Энэ нөгөө одоо нөгөө бимүүсийн хийх ёстой нэг журам ч юм уу дүрм ч юм уу эсвэл стандарт ч юм уу нэг юм гээд байгаа шүү дээ тий. Эхний ээлжиндээ одоо энэ зэргийн сургалтыг дагаж одоо нөгөө зэргийн бус сургалт чи ер нь хэрэгжих нь хамгийн эхний ээлжих байх бах тий. Ер нь над ингээд юугаар харахлаар за ямар ч зэргийн бус ч ямар ч тохиолдолд одоо энэ журмаа мөрдөөд ингээ хийнэ гэхээр энэнд тохируулсан ямар нэгэн журам гэхээр хөндлөнгийн баталгаажуулалт мотлын итгэмжлийн журам стандарт шалгуур шаардлага гэхээр нэлээд амар хүнд бүр тэ баг хуулийн нийцэл мэдсэлгээд одоо энэ хууль зүйн яамаар стандарт дээр батлагддаг учраас чанарын дотоод баталгаажуулалтыг заавал хангасан байх ёстой гэдэг тэр Эстониг ч байгаа, Европын холбооныг ч байгаа. Тэгэхээр чанарын дотоод баталгаажуулалтын нэг үйлчилсэн PDCA зарчмыг яаж явуулах вэ гэдээ бүр үлгэрчилсэн журам байдлын дотоод чанарын баталгаажуулалтаа зэргийн бус сургалтын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах гингүүтэй дотоод чанарын баталгаажуулалтын нэг юм журам дүрмөрхүү юм одоо мөрдөх шаардлагатай юм гаргачулна. Дараа нь тэр хөндлөнгийн чанарын баталгаажуулалт төр магадлалын итгэмжлийн стандарт шалгуур шаардлага бол хоёр дахь бүр дараагийн төсөл ч юм уу нэг юм болох байх гэж бодож байна. Тэгэхээр эхний ээлжинд бол дотоод чанарын баталгаажуулалтын журам гэдэг ямиг л төсөл байдлаар хийгээд би ч материалууд цуглуулаад айн л та хөрхий тэгэхээр тэх байх гэж бодод байгаа шүү дээ. За яг хоёулаа одоо харчээ. Би яг зүгээр энэ бол мэдээж одоо юу гэдэг одоо Монгол улс даяар мөрдөгдөх ч юм уу ийм хэмжээний юм гарна гэдэг бол хэцүү. Би бол тэрийг бол ойлгож байна. Бараг боломжгүй ч байж магадгүй. Яг бол энэ чинь зөвхөн одоо 2-3 сургууль нийлээд гаргацдаг юм биш. Яам дээр хилцэгдэн гэж юм болох байх. Гэхдээ би нэг харахад тэр чинь одоо заавалчгүй бас нэг дүрм журм гээгүй байсан. Артикл маркинг гэж бол ухааны бичсэн байсан надад. За сүүлдээ ямар юм нэг regulation гэдэг хайгаад. Тэгэхээр өнөө proposal дээр юу гэж явуулсан байна. Гэтэ би бол нэг таны сайныг хэлж байгаагаар хийчихэд нэг буруутахгүй болов уу гэж бодож байна. Regulation on micro is not developed гэж энэ жах юу байна.
Энэ бахан юу нийт анализ яваад байна. Энэ хартаа нэг ийм өгүүлбэр байгаа. Энэ basically institutional and national guidelines and regulation produced by Domani in MN and UA will be high potential interest other countries гэдэг нэг юм. Тэгээд яг энэ агуулгаараа ажлын үр дүнгийн даалгавар байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? За institutional regulation бид гаргачлаа. Одоо тэгэхээр nationwide regulation биш юм а гэхэд at least одоо guidelines ч юм уу те зөвлөмж зүгээр нэг за хэрвээ ингэвэл ингэх юм байх шүү гэдэг л юм байна гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр энийг харин яаж бүгдээрээ эвтэйхэн одоо хөнгөө мөртлөө те нэг олон ингээд үе шат амжаал явахгүй хэрнээ яаж хийж болох уу гэдгээ. За би яг үр дүн чанарын дотор баталгаажуулалт. Зөв үү те? Би тэр нөгөө нарийн юм бас сайн мэдэхгүй болохоор буруу зүйл ярьж магадгүй шүү. Institutional guidelines in PEP, institutional level regulation. За framework дээр анда institutional гэдэг institutional энэ чинь ингэж байгаа юм macro credential provision guidelines and regulation гэж байгаа. Тэгэхээр guidelines байж болно тэг зөвлөмж эсвэл одоо бүр одоо нийтэд дагамд regulation ч байж болно гэж би ойлгоод мөнгөнөр хүлээж аваад байгаа юм л да. Яг үр дүнгийн хараад байгаа. За task strategies conclusion за энэ биш байна. Institution guideline EP provisions countries за энэ биш байна. Approved macro provision guideline regulation нэг сая хийсэн. За энэ нөгөө саяны л юу юм байна да. За хойшоо би нэг нөгөө богино хугацаанд хайсмчаа сая юу гарсан. Ямар ч хэлсэн нэг тийм зөвлөмж ч юм уу нэг ийм л байх гэдэг гэж ойлгоод байгаа. Яг бол одоо ингээд би жишээ нь одоо Монгол Улсын сургууль дээр батлагдсан дүрм зурм бол моёстор хүчинтэй. Хайс хүчингүү, хайстай хүчинтэй. Гэтэл одоо юу гэдгийг моёсын хийсэн зүйл өсөө гадагсаа хэрэглэгчдийн ихтгэл олж авъя гэвэл одоо бимүүс дээр очиод юм хөндлөнгийн байгууллагаар нэг магадгүй итгэмж хийлгэж тарнаа да. Тэгэхээр энэ зориулсан л за нэг ийм бичгээр байхын шүү, нэг ийм постураар явахын шүү гэдэг нэг хуудас ч юм хоёр хуудас ч юм мэдгүй нэг тийм л байх гэдэг. Тэгэхээр миний ойлгож байгаа зөв үү буруу юу яах ёстой бол яаж хөнгөн эвтэйхэн зохион байгуулах уу гэдгээ л бас бүгдээрээ бодъё. За окей. Өөр одоо дотоод ярилцах юм. Магадгүй саяны тэр бас баярагчийг хэлж байгаа тэр нэг дотоод юуны зөвлөмж юм уу ямар нэг юм болоод тэр нь одоо төслийн үр дүнд одоо тооцолж болно гэх тэр Эстоны талаас үзэх юм бол тэр нь easy ч байж магадгүй. Яг good. Өөр хоорондоо ярилцсан байгаа юу? Нэг зарим улсуудын орнуудын сайн туршлагыг харж байхад бас бид нар нөгөө policy paper гаргаад одоо бодлогын амд энтерт бас хөргүүлэх боломжтой. Тэр бол нэг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шүү дээ. Тэгээд бас манай төслийн нөгөө нэг reporting энтерт бас нэг айгуу чухал outcome болоод орох бас боломжтой. Зөв. Ингэнэ шүү дээ. Яг эцсийн байдлаар одоо юм nationwide мөрдөгдөх зөвлөмж юм уу одоо дүрм журм гарахгүйгээр боловсролын яамд хандаад одоо боловсролын яамны ямар эхэлсэн байдیں۔ Тэрэнд нь хандаад за нэг ийм дүрм журм хэрэгтэй байна. Тэг хэрэгцээ шаардлага юу буюу өөрөөр хэлбэл нэг хуулийн нөгөө нэг концепт нот байдаг ч нэг 2 3 удаа. Концепт нот шиг одоо нөгөө нэг ядаж нөгөө policy paper чинь нэг rational study тагаа тий needs assessment тагаа ер нь цаашдаа бол ингэх шаардлагатай байна гэдэг бас ийм бодлого зөвлөмж юм агуулсан
тийм юу гаргаад энэ төслийн юунаасаа бид нар яхад бол бас би бол болох л ах гэж бодож байна. За яг тийм нөгөө policy paper ийшээ ямрууд тэр нөгөө дэд боловсролын газар холбогдох газрууд нь өгчээж одоо нөгөө материал идэвхжлийн журам стандарт нь боловсрдог нөгөө албан ёсоор нөгөө market credential төгссөн хүүхдийн нөгөө диплом юмнуудыг бусад сургуулиудад дүүцэлдэг юм чинь байна уу гэхээс биш ингээл хоёр сургууль дээрээ ингээд яах гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр policy paper гэдэг юм өгчүүл тэр чинь зүгээр л draft штэ тий. Ийм бил байх ёстой юм байна гэдэг. Аха. Тийм. Тэгээд нөгөө боловсролын ч юм уу нөгөө байнгын хорооморонд ч гэсэн бас өгч болох боломжтой. Ер нь бол цаашдаа бол энэ талын ийм эрх зүйн орчныг одоо сайжруулах ч юм уу тий. Ер нь бол ийм юу байгаа юм байна. Хэрэгтэй байгаа юм байна гэдэг юмыг тэр нөгөө хууль тогтоох дэд байгууллагын хүмүүст бас анхааралд нь өртүүлсэн байхад бидний бас айгүй чухал ауткам болол юм гэж харж За байна. тэгвэл бас наад чин яах нь шүү дээ. Одоо жишээ нь за яг нөгөө талаас яалчгүй төслийн пропозал дээр nationwide regulation байна гэж хэлсэн ч гэдэм үнийг хэмжих юм бол одоо гэдэг Монгол улсын нөгөө хууль дүрмийн тухай хууль илүү ч одоо маш олон хугацаа авдаг. За зүгээр энгийн журам байсан ч гэсэндээ хэрвээ нийтээр даган мөрдгөл бол тэр чинь маш олон хилцүүлэг хийдэг гэдэг юм байдаг. Ямар ч сан ийм их одоо policy paper гаргаад бас хааж бас болох юм байна. Ер нь хоёр гаргалгаатай явах юм байна хос морьтой. За гүдгүд. Наа чи гой санаа байна, баярлалаа. Тэгээ бүгдээрээ нэг энэ тэн дахиад нэг уулзмуулцахаараа бас ямар хуу байж болох уу гэдэг бодъё та тий. За тийм багш. За окей. Баярлалаа. За бай. Булган тамир багш хоёртаа бас баярлалаа. Ямар ч хэлсэн журмаа батлуулна энэ чинь бас айгүй том ажил. За гүд. Ингээд зэргийн бус сургуулийн журам гэсэн групп чата би нэг өнөөдөр бүгдэнд баярлалаа гэж хэлж магашнаас хаана. Тэгээд саний батлсан дөрвөн журмыг их сургуулийн сайтаас олоод үзчихээрэй. Тэрийг хаахаас өмнө саний Word-ын файлаа явуулчих. Авчихна уу? Авсан. Тэгээд бид нар чи одоо тийм юмгүй болохоор одоо яах юм? Хаана очиж юу хийх юм? Хаана яг ч байгаагаа яаж? Агуу бидний үндсэн группд байгаа шүү дээ. Үндсэн групп байдаг сан. Дарманы Монгол гэдэг. Журам л байхгүй тий. Журам болцсон одоо ингээд. Хаанаас татаад авчлаа гинэ? Мойсын юунаас вебсайтнаас нь. За харуулад исэн юу ороод. За би саяны харуулж ярьсан нэгтэй огшоо мэйлээр явуулна гэсэн тийм. Би одоо Facebook дээр оруулсан огшоо татаад авчих. За окей. Баярлалаа. За бүгдээрэнд нь баярлалаа. Хамтран ажилласан танд баярлалаа. За баярлалаа. Бай. Баярлалаа. Тагнаа холбогдоорой. За баярлалаа. Сайн уу?